Үнэхээр тэр голын айс ав газар дээр А73-аа аваад тэр голын яг тэр одоо аюулгүй байдал нүүрлж магадгүй байгалийн давгшгүй хүчин зүйлийг тулгарч магадгүй эрсдэл бүхий газар аваад тэнд нь барилга бариад А73 аваа барилга эхлэх зөвшөөрлөө аваад ингээд комист үүнийг хүлээг авч байна. Одоо тэр Aqua Garden ч бай тэр S Outlet-ийн одоо барилга байшин баригдсан газруудыг харахад чинь S Outlet-ийг чинь хин нэгнийг буруутгах хэрэг байхгүй шүү дээ. S Outlet-ийн барилгыг хэн хүлээж авсан? Барилгын байгууламжийн улсын комисс хүлээж авсан. Энэ комиссийн дараагаар хэн ажиллаж ирсэн? Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн дарга нь ажиллаж ирсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн дарга нь төлөвлөгөөгөө зөрчөөд энэ барилгыг хүлээгээд авсан. Тэгэхээр тухайн хувийн компани аж ахуйн нэгж зөвшөөрлөө үүссэн даалгаврыг нь хүлээж аваад зөвшөөрөөд авсан. Гэтэл одоо хэн нэгнээс одоо хариуцлага нэх гэхээр ингээ хаана юм гажууд л үүссэн. Тэгэхээр ер нь хууль зөрчиж газар болгосон бай. Тэр хууль зөрчсөн газар дээр барилга байгууламжийг барьсан бай. Хэн ямар комисс ажилласан. Жишээ нь тэр Aqua Garden ч бай тэр бусад одоо олон нийтийн анхааралд байгаа тэр барилга байгууламжууд багадаа 20 хүн комисс ажилласан байна. Холбогд төрийн байгууллагууд. Тэгэхээр энэ болгоныг ил тул нээлттэй болгож байгаа нь өнөөдрийн нийслэлийн засаг даргын одоо бас том ажлын дэвшил гэж би бол харж байна. Цаашаа бол хэн нэгэн хууль зөрчөөд газар болгох, хэн нэгэн хууль зөрчөөд барилга байгууламжийн улсын комисс ажиллаад дүгнэлтийг гаргаад хүлээж барилгыг хүлээж авах юм болцоогүй болж эхэлж шүү дээ. Олон нийт хяналттай болцоод болж эхэлж. Дээрэс нь энэ ерөнхий сайдын дэвшүүлж байгаа 5 иш ажиллагааны хүрээнд шилэн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр өнөөдөр Монголын төр анх удаа хуулинд заасан 68 нэр төрлийн мэдээллийг ард иргэдээс нуухгүйгээр олон нийт ил болгож байна. Үүнийг бид нар лицензийн журмаар биг датаг машин уншигдах хэлбэрээр хувийн хвшил аж ахуйн нэгжүүдэд хэрэглүүлэх болцоог олгоно. Ингэж чадвал бид нар биг дата дээр суурилсан төвжирэл бууруулах шийдэл, биг дата дээр суурилсан төвлөрлийг бууруулах шийдлийг гаргахгүй болвол өнөөдөр ийм шинжлэх ухаанч дэвшлүүдийг санаачлагуудыг гаргахгүй болвол тооцооллоор эсвэл сургаар асуудал хандах болцоог бол. Тийм ч учраас өнөөдөр нийслэлийн засаг дарга бол энэ шинжлэх ухаанч байдлаар асуудал хандъя гэж дэвшүүлж байгаа хөтөлбөрүүдэд танилцуулж энэ бодлогын судалгааны хүрээлэнгийнхаа хийсэн суурь судалгаанууд дээр үндэслэж шийдвэр гаргана гэдгийг илэрхийлж байна.